Улсын ерөнхий прокурорын газраас сар бүр бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид заллин мэхлэх гэмт хэргийн талаарх ойлголт, энэ гэмт хэргийн хуулийн зохицуулт болон хэрхэн урьдчилан сэргийлэх. За цаг үеэ дагаад энэ гэмт хэрэг маань хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ямар арга хэлбэрээр үйлдэгдэж байгаа талаарх мэдээллийг хүргэх болно. Та прокурорын байгууллагын чигүүр, үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Хүмүүс бидний бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин чанар юм. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учгаар хүмүүсийг гагнан холбож өгдөг. Харин хүсэл, шунал, ашиг сонирхолд хит тавцсан хүмүүс бусдын ариун цагаан итгэлийг эвдэж, заллин эхэлж хуурах явдал өдөр бүр ихсэж байгаа нь нэн харамсалтай. За сүүлийн 3 жилийн судалгаанаас авч үзэхэд 4 төрлийн гэмт хэргийн зөнгөлөх барьс үргэлжилж байгаа. Жишээд хулгайлах гэмт хэрэг 30%-ийг бусдын эрүүл мэнд бие махбодод гэмтэл зуруулах гэмт хэрэг буюу танхаарах гэмт хэрэг нэг 30%, 3 дугаар байранд энэ заллин гэмт хэрэг явж байгаа. Заллих гэмт хэргийг уламжлалт ба орчин үеийн гэж хоёр бүлэгт хувааж байна. Уламжлалт заллин мэхлэх аргад хуурч мэхлэх, итгэл эвдэх, баримт бичиг эд зүйл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, сүсэг бишрлийг далимдуулах гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Нэр хүнд урдын сайн төрлийн харилцаагаа ашиглаад хүмүүсүүдийг заллин мэхэлж байгаа асуудал маш байдаг. Энэ бол яг тэгвэл итгэлийг эвдэх гэсэн, бусдын итгэлийг көсөлдүүлэх гэсэн ийм ойлголт орж ирнэ. Өөрөөр хэлбэл аюулсаар нэр хүнтэй хүний нэрийг барьдаг юм уу? Эсвэл өөрөө нэр хүндтэй байдаг юм уу, тийм ээ? Дээрээс нь хүндрүүлэх бүрэлдэхүүнд орсон албан шалтгааны байдлыг ашиглаад хуурамч гэрээ хэцэлийг талимдуулаад зээлийн ажил гүйцэтгэх, өвлөх, өв залгамжлах гэдэг ч юм уу батлан даалтын гэх мэтээр маш олон төрлийн хуурамч гэрээ хэцэл хийх замаар бол заллин мэхлэх асуудал гарч ирж байгаа. За дараачих нь бол зохиомол байдлыг бий болгох гэж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа хүний хуурч мэхлэхийн тулд нь хуурамч аж ахуйн нэг шиг байгуулах, хуурамч сан бүрдүүлэх, янз янзын цуглаан зохион байгуулах, тийм нөхцөл байдлыг зориудаар бий болгоод хуурамч мэхлэхийн аргуудыг бол ашиглаж байгаа. Дараачих нь хүмүүсийн сүсэг бишчиглийг далимдуулан төөрөгдүүлэх гэсэн бас ойлголтууд энд орж ирсэн. Өөрөөр хэлбэл шашны хуурамч бүлэгтэн зохион байгуулах, хүмүүсүүдийг элсүүлэх, янз янзын шатны хуурлаа ёслол үүдчээ тэрүүндээ хүмүүсүүдийг татан оролцуулж тэрүүндээ хандив авах. Түүнээс гадна аливаа хүмүүсийн өвчтөй зовлонтой байдлыг далимдуулаад тусгай зөвшөөрдгүй ямар байдгүйд эмчилэн өвчин зайлуулалтын тэгж хуурм мэхлэх асуудал үүсгэл бол одоо бас газар аваад байгаа. Энийг бол бас шинэ хуулиар бол тодорхой хэмжээг сүсэг бишрэл далимдуулах гэсэн асуудал бол нэмж оруулж өгсөн байгаа. Энэ бол үндсэндээ бол ийм уламжлалт аргууд байна. Орчин үеийн заллих арга гэдэгт олон шатлалт маркетингийн арга тэргүүл хэгнээнд орох ба пирамид тогтолцооны ловер, понзи буюу нэг удаагийн хөрөнгө оруулалтын сан, иргэний эргэцвийн гэрээгээр халахвчилсан хуурамч гэрээ хэлцэл, худалдаалах автомашины ОДО метрийн буюу автомашин хүнд механизмын километр, ажилласан цагийг залуужуулах зэрэг аргууд багтаж байна. Нийгмийн эдийн засгийн хөгжилт, одоо нийгмийн нөөгийн хөгжилттэй техник шинжилгээний холбоотойгоор бол шинэ арга хэв маяг загварууд маш их олон байлсан заллин мэхлэх юм. Өөрөөр хэлбэл шинэ хуульд шууд хөндөрлөх бүрэлдэхүүнээр олсон олон шатлалт маркетинг тогтолцооны асуудал яригдчихэж байгаа. Эдгээр утгад тодорхой шууд худалдаа гэсэн нэрээр одоо хүмүүсүүдээ одоо элсүүлж, тэргээрээ дамжуулж, баталгаатай бос болон тийм ээ тодорхой хэмжээний бараа материалууд гэж шууд иргэд хөргөж ийм сүлжээ үүсгэдэг сүлжээний бизнестэй ийм хэлбэрд явж байгаа. Хоёрдугаарт нь пирамид тогтолцооны ловер байгаа. Өөрөөр хэлбэл бусдыг элсүүлээд хөрөнгийн эвгүүрүүд хүмүүсийн дундаас босгож олон хүн элсүүлсэн хүнээс дамжуулан тэр дээрээс нь шагнал өгөх маягаар элсүүлсөргө тодорхой пирамидын тогтолцоо үүсгэдэг. Эдгээр нь утгаар зэрэг эхний хэсгийн хүмүүс одоо тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө олж авах боломжтой боловч сүүлчийн маш их хэмжээг хагуулдаг учраас маш их аюултай тогтолцоо байгаа. Эдгээр миний саяын дурдсан хориг бол зориуд хүндрэлт бүрэлдэхүүнээр манай Монгол улсын тийм ээ эрүүгийн хууль тогтоомж бол оруулж өгсөн. Энийг бол эрүүжүүлж ялтай болгосон тухай асуудал байгаа. За үүнээс гадна понзи нэг удаагийн хөрөнгө оруулалтын асуудал яригддаг.
Эдгээр улсууд болохоор нэг тийм үү тодорхой нэгэн ямарваа нэгэн сан байгуулахын тулд хөрөнгө оруулалт нэрээр бол хүмүүсүүдийг хөрөнгийн өсвөргүүдээр шууд залим эхлэхээр хөрөнгө төвлөрж авдаг асуудал байдаг. Жишээлбэл одоо энд ярихт нь тийм ээ G8 гэсэн сүлжээг бол өнгөрсөн онд жаад улсууд хийж авч тэдгээр нөхөр нь жаад мөнгө төвлөрүүлж маш олон тооны хүмүүсүүдийн залим эхэлж олон тэрбум төгрөгийг авсан учраас бол тийм ээ түүний одоо нөхөр Мурат гэдэг нөхөр одоо өөрөө баригдаж одоо төгссөн ийм таблууд бий. Энэ бол бас мөн бодлохын шинэ хэлбэрүүд байдаг. За түүнээс гадна сүүлийн үед бол худалдаж байгаа автомашин хүнд механизмуудын тийм ээ ойдоо гэдэг тийм цахим мэдээллүүдийг нэвтэрч авч тэгээ аливаа онуудыг бол тийм ээ шинжлэх түүнээс гадна явсан километрийг багасгаж залуужуулдаг. Тэр хүн механизмууд болохоор ажил цагийг багасгаж ингэж одоо шилжүүлдэг ийм гэмт хэрэгүүд бол мессеж гарч ирж байгаа. Түүнээс гадна бол энэ гар утасны асуудыг бол хуучин гар утсыг цоошин бит болгож тэр цахим мэдээллүүдийг нэвтэж тэрийг сольдог ийм маягт бол цоошин бий болж гисэн гэдэг бол бас анхаарах зүйтэй гэсэн ойлголтууд байгаа. Орчин үеийн залилах аргын дараагийн хэлбэр нь цахим орчин дох ловер юм. Энэ орчин нь залилам эхлэх, хулгайлах, завших аргын үндсэн хэрэгсэл болж байгаа бөгөөд эдгээрийг ловер гэсэн түгээмэл нэр томьёогоор илэрхийлж болно. Цахим орчин дох ловер нь интернет худалдааны ловер, Арманс ловер, Facebook хуурамч сайтуудын зар, цахим хаягт хууль бусаар нэвтэрч буй залилан, суглааны залилан, ловерийн цахим гүйлгээ. Олон улсын төлбөр тооцоонд нэхэм жилийг авч замд засаж явуулах халдлага гэсэн олон төрлийн аргаар үйлдэгддэг байна. Энэ бол интернет тийм хуурамч худалдааны вебсайтыг сулссан маягаар тэдгээрээс хүмүүсүүдийн худалдааны янз янзын мөнгүүдийг татан төвлөрүүлж авдаг. Тэгээд нөгөө сайтанд байсан мөнгөнд бусаж эргэж ирэхгүйгээр тийм бараа нь эргэж бусдаггүй ирэхгүйгээр маш олон хүмүүс лөвдүүлсэн асуудал гарч ирдэг. Үүнээс гадна Арманс лөвөр гэж байдаг. Өөрөөр хэлбэл янз бүрийн одоо тийм үү ганц үе эмэгтэй хүн, настай хүн, ганцаардмал улсуудын мэдээллүүдийг зориуд цуглуулж олж аваад тэр хүнтэй чинь хамтарч амьдрна гэж хэлээд удаан хугацаанд сурсан намаас нөхөрсөг найрсаг тийм харилцаа тогтоож байгаад энэ үндсэн дээр бол аажимдаа бол чамтай амьд амьдрна ийм учраас урьдчилгаа төлбөр шилжүүлэх тийм мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд ингэж шилжүүлж мөнгөний авдаг. Энэ бол зүгээр $100-аас тэрээд $7,000 хүртэл манай монголчуудаас татаж авсан тийм ийм ловерийн аргууд бол бас илэрчээсэн тохиолдол бас байгаа. За дараагийн нь бол ердөөсөө Facebook хурам сайтуудын зар байдаг. Их хэмжээний мөнгө нийлүүлнэ. Ажил давна, зуучлан, зөндөө зар тавьдаг. Тэрнээс бол шилжүүлж авч урьдчилгаа мөнгө авдаг юм уу? Тэгээд дараа нь тэр хурам сайтууд нь бол алга болдог. Ингэснээрээ бол хүмүүсүүдийг бол залим эхэлдэг ийм хурам сарууд бол маш их дэлгэрсэн байгаа. Мөн ялгаах манай ард иргэд бол энд бол олон тооны хохирд учруулсан тохиолдлууд бий. Ялангуяа сургууль оруулж өгөх, тэгээд ажил зуучлах тийм ээ үйл хөдлөлт хөрөнгөдийг бол тийм үү хямдхан худалдаж авч юм хямдхан зарна гэсэн зарууд бол энэ өдөр маш аюултай байж шийдэж байгаа. За түүнээс гадна цахим хаягт орж бас залим эхлэх хийдэг. Өөрөөр хэлбэл цахим хаягт орж тэгээд хүмүүсүүдийн чинь доторх мэдээллүүдийг найз уулгаж аваад эргэж мэдээллүүд нь хуулуулж аваад тэргээрээ дамжуулан бусад улсууд руу тэр хүний хаягаар орж одоо найз чинь мөнгө яаралтай хэрэгтэй боллоо гэж хэлээд залим эхлэх юм аргууд байж бий. Судлаачийн судалгаа энэ хууль сахиулах байгууллагуудын мэдээлэлээс авч үзэх юм бол энэ дөрвөн хүний нэг нь баг мөнгө чийжүүлсэн тухай ийм асуудлууд гарч ирдэг. Энэ бол одоо сүүлийн үед бол манай чинь нэг гиний итэнтгий байдуудыг ашигладаг шүү дээ. Энийг бодохоор зүгээр цогцон төгрөөс гадна бодохоор зүгээр одоо хөгжчүүдийг хүртэл одоо танай хөгж эрүүлжүүлэлт орсон 70 мянган төгрөг хэрэгтэй гэж хэлээд зүгээр амар аваад явдаг байсан бол одоо бол сахимаар хуураад ингээд аваад дуудаг болсон ийм тохиолдол гарч ирж байгаа. За суглааны заллин гэж байдаг. Энэ үндсэндээ бол хуурамч суглаануудыг Facebook, Twitter хуудас эсвэл вебсайтаар дамжуулан гаргаад та тэдэн төгрөгийн ийм суглаанд одоо хожлоо. Ийм учраас өөрийнхөө бүрэн мэдээллийг уулгаж мэдээлэл нь олж аваад тэр мэдээллийнхаа дагуу эргэж таны одоо урьдчилгаа тийм мөнгөийг шилжүүлэх данс хэрэгтэй. Дансны чинь тийм урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэж ингэж лоовэрддэг ийм аргууд байдаг. Гэтэ энэнд харин харьцахгүй манай монголчууд бол баг өртгсөн иймэрхүү ойлголтууд байгаа. Залилах гин тэрэг нь хотчлт, шинжлэх ухаан техник, харилцаа холбооны хөгжил, хүн амын нягтршил, шилжилт хөдөлгөөн зэрэгтэй шууд холбоотой бөгөөд уйлдэх арга нь улам нарийсаж, оюунлаг болж, энэ төрлийн гэмт хэрэг орчин үеийн арга хэлбэрт шилжиж, олон төрлөөр уйлдэгдэх болсон нь энэ гэмт хэрэг ихсэхэд нөлөөлөл болж байна. Тэгээ сүүлийн үед бас иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах, янз бүрийн арилжаа 8-нд оролцох
За энэ ажиллагаанаас зах зээлийнхаа нийгмийн жамыг дагаад бас өсөж байгаатай холбогдуулж залилангийн гэмт хэргийн гаралт бол харьцангуй гихшчин харьцангуй ихгүй ер нь бол одоо маш огцон бол нэмэгдэх юм хандлага ажиглагдж байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад би юу хэлэх гэж байна гэхээр иргэд маань өнөөдөр залилангийн гэмт хэргийг хохирогч болохгүй байхын тулд бас тодорхой хэмжээний эрх зүйн боловсролоод дээшлүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар энэ үйл хөдлөх хөрөнгө за энэ зах зээлийн харилцаанд орохдоо бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй, боловсралтай, хууль эрх зүйн бас тодорхой хэмжээний мэдлэгтэй ийм байж ээж өнөөдөр оролцохгүй бол захын нэг хүнд одоо залилуулаад мөнгө төгрөгөө алдчих өчнөө олон жил бас зүтгэсэн хөдөлмөрөөр өрн таран хийлгэх тэгээ дараа нь одоо нөгөө дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг иймд байдалд орох явдал түгээмэл ажиглах гэж байгаа бидний бас эмзэглүүлж явдаг. 2016 онд Сүхбаатар дүүрэгт 2962 гэмт хэрэг шалгагдсанаас 356 хэрэг буюу 12% нь залилах гэмт хэрэг байсан ба бусдад 9 тэрбум 431 сая 140,846 төгрөгийн хохирол учирч 2 тэрбум 605 сая 591,560 төгрөгийн хохирол буюу 27.6%-ийг 2017 онд 3,816 гэмт хэрэг шалгагдсанаас 613 хэрэг буюу 16% нь залилах гэмт хэрэг байсан ба бусдад 17 тэрбум 167 сая 483,412 төгрөгийн хохирол учирч 9 тэрбум 613 сая 21,500 төгрөгийн хохирол буюу 55.9%-ийг 2018 оны эхний 4 сарын байдлаар 1490 гэмт хэрэг шалгагдсанаас 292 хэрэг буюу 19.5% нь залилах гэмт хэрэг байсан ба бусдад 9 тэрбум 340 сая 974,938 төгрөгийн хохирол учирч 834 сая 62,700 төгрөгийн хохирол буюу 8.9%-ийг тус нөхөн төлөвлөжээ. Залилан мэхлэх гэмт хэрэг манай дүүргийн хувьд бол нэлээд их хэмжээгээр шалгагддаг. За энэ нь бол одоо тухайн дүүрэгт олон том офисын барилгууд байдаг. Тэн дээр одоо компаниуд үйл ажиллагаа явуулдаг. За дээрээс нь нөгөө төлбөр тооцооны байгууллагууд болох банк санхүүгийн байгууллагууд бас нэлээд төвлөрж байдагтай бас эдгээр нь холбоотой. За тухайлх юм бол одоо манай дүүрэгт Монголоос Чех улс руу бид нар ажиллах хүч гаргадаг. Солонгос улс руу ажиллах хүч гаргадаг. Япон руу ажиллах хүч гаргадаг. За одоо бас дээр нь Америкийн нэгдсэн улсад ажиллах хүч гаргана гэсэн гэмт хэрэгүүд бол манайд нэлээд олныг хамарсан хэмжээгээр хохирчихсан эргүүд бүртгэгдээд явж байгаа. За тухайлх юм бол Солонгос улсад ажиллах хүч гаргана гэдэг ингээд хүн залилчихсан хэрэг шалгагдчихэ. За тухайн компани нь өөрөө ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Тэгсэн хэрнээ хүмүүс бүртгээд сургалт явуулаад хүмүүсээс 5-9 сая төгрөг нэг хүнээс авчихсан. Одоо эргээд нөгөө хүмүүсийн шалгахаар тусгай зөвшөөрлгүй ямар нэгэн боловсролын асуудал нэхэд тусгай дунд боловсролтой улсууд байж байгаа шиг ийм хэмжээтэй. Тэгээд нөгөө бусдаас авсан мөнгөө өрн таран хийчихсэн. Өөрсдөд нь одоо хөрөнгө байхгүй. Ийм улсууд байх жишээтэй. За энд одоо 3 жилийн гэрээгээр явуулдаг одоо ийм хүн яриад байна. Эсвэл найдвартай гэж яагээл. Тэгээд 8 сард мэтэр чинь сая төгрөг тэр хүний дансуу шууш хийсэн байхгүй. Тэгээд яваад байсан нэг суудлын Монголтонд яваад тэгээд байж байгаа 12 сарын 9-нд байна уу. Тэгээд одоо 5 сая хийчих. Одоо нэг тэг чинь 12 сар 20 хүртэл явууллаа ерөөсөө таны. Тэгээд өгсөн тэгээд одоо 12 сар 20-нд явууллаа гэд таны мөнгөтэй ч одоо өнөө маргаашгүй юунд явуулна. Одоо шинжилгээнд орвол. Тэгээд тэрнээс хойш ч одоо яваад 12 сар 20-нд явна гэсэн 20 болохоогоод 1 сар гараад гэсэн жил энэгээр чинь бужигнаа нэг цагдаа магдаа юу байгаад. Тэгээд 1 сараас хойш дээрээс ингээд хөөцөлтөд яваад мөнгө. 1 сард илүү 2 сард гэж ярьж байгаа. Хоод та ирэмгөө өгч чинь та битээ цагдаас зэрэглэх гээ яваад байгаа. Виз гаргаж өгнө гэсэн залгичд гэдэг үйл арга сүүлийн жил улам нарийж байна. Монгол улсаас гадаад улс сууж байгаа элчин сайдын консулын газрын одоо гэрчлэгээ тамга тэмдэг гарын үсэг зэрэг бол хуурамчаар үлдэж байна. Мөн дээрээс нь одоо гадаадын иргэний нэрийг ашиглаж байна. Гадаадын иргэний одоо утсаар яриулж байна. Гадаадын иргэний утасны дугаар зэргийг бол маш их ашиглаж байна. Мөн одоо хашаа байсан орон сууцнд түрээсээр суун түрээслүүлнэ гэсэн зарын дагуу гэмтрэг үлдэж байна л да. Тухайлх юм бол одоо орон сууцыг хөлс нэрийдлэр
тухайн суудсан цуугаад энэ явцдаа тухайн орон сууцнаа үйл хөдлөх гэрчлэгийг нь хуурамчаар үлдэж өөрийнх нь нэр төр болгож хөвлж гаргаад тэгээд гэр бүлийн зурагч байдаг юм уу те гэр оронд нэг өөртөө яг амьдэрдэг мэт тийм дүр зураг одоо үзүүлээд бодит байдлыг төөрөгдүүлж штэ энэ аргаараа тэгээд тухайн орон сууцыг одоо банк санхүүгийн байгууллага тавьдаг ч юм уу банк зээлийн барьцаан тавьдаг ч юм уу бус дээрээдэд худалдан борлуулдаг ч юм уу тийм аяг байдлаар үйлдэж байна. 15 он ТО гэдэг ТО гэдэг хүн надаас 80 сая төгрөгийн зээдл авъя гэж хүсэл тавиад тэгээд өөрөө болохоор ингэж аахгүй юу. 2 өрөө байр байна. Миний нэр дээр байдаг. Миний төрсөн төвтөрийн нэр дээр байдаг. Тэрийг аваад үзсэн чинь яг өөрийнх нь нэр дээр байж байгаа байхгүй юу. Тэгээд яасан 2 сарын дараа хугацаа нь болоод буцаагаад мөнгө авах гээд яасан чинь намайг шүүгдчихсэн байгаа байхгүй юу. 3 дахь хүн шүүгдчихсэн. Тэр байр нь өөрийнх нь байр биш байсан байгаа. Нөгөө байрны тий. За өөрийнх нь биш байр биш байгаад шүүхээс надад зарлал юу ирж байгаа байхгүй зарлан дуудах ирж байгаа. Тэгээд очисон чинь тэр гэд хүний байр биш. Нөгөө танаас барьцаалж мөнгө аваад байгаа хүний байр биш. 3 дахь өөр хүний байр байсан байж тэр нь шүүхтэд тэгээд миний 80 сая төгрөгийг 15 онд алга болсон. Банк санхүүгийн байгууллагын зээ гэдэг хүүхэн байгаа. Залилгын тэргийг хуучин буюу 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд бусдын эд хөрөн эсвэл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас багвус хохирол учирсан гэснийг 2017 оны 7 дугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулийн 17-гийн 3 дугаар зүйлд хуурч эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсвэл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсвэл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж өргөн хүрээтэйгээр тодорхойлсон. Одоо төлбөр тооцоо нэлээд цахимцсантай холбоотойгоор бэлэн мөнгөний биш бид нарт картаар гүйлгээ хийдэг. Энэ бол одоо бидний өдөр тутмын амьдралын хэвшил болчихсон. За гэмт этгээдүүд энийг яаж ашиглаж яах гэхээр пин кодыг чинь мэдэх замаар тэр картны чинь мэдээллийг хуулж аваад тэгээд картыг чинь давхар өөрөө чинь картнаас гадна давхар хэвлээд тэгээд тэр картанд байгаа мөнгө төгрөгийг чинь наашаа шилжүүлэх, гаргаж авах ийм тохиолдлууд бас гарч байгаа сүүлийн үед. За нэг жишээ хэлэхэд энэ ресторанд үйлчлүүлж байгаа нэг үйлчлэгчид карта өгж явуулахдаа пин кодоо хэлээд өгч гисэн. За нөгөө үйлчлэгч маань гэмт этгээдүүдтэй холбоотой байж таарсан. Яасан гэхээр картын POS машинаас гадна мэдээлэл уулдаг машинд уншуулад тэр картыг шинээр хэвлэж аваад давхар ингээд тэр нөгөө хохирогчийн картанд орсон мөнгийг гаргаж авсан ийм тохиолдол гарч бүртгэгдсэн байж байгаа манайд. Тэгэхээр хүмүүс маань иргэд маань энэ картын пин кодыг хүнд хэлж өгдөг биш өөрөө тэр POS машин дээр нь оруулдаг ийм хэвшил сурах хэрэгтэй байна. Ингэснээрээ бид нар энэ төрлийн гэмт хэрэгүүдээс бас өөрсдийгөө хамгаалах ийм боломжтой болж байгаа. За бас одоо тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд хамруулж өгнө гэсэн ийм залилангууд бас байна. 8% зээл одоо банкнууд гаргадаг орон сууцны 8% зээлэнд хамруулж өгье гэж мөнгө авдаг ийм тохиолдол байна. За мөн одоо юу гэдэг ядуурлыг бууруулах төслөөс танд ийм юм өгөх гэж байна. Ийм юм өгөхийн тулд та эхлээд ийм мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэх маягаар бас хүмүүсийг залилж байна. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ард иргэдийн сэрэмжийн тухай асуудал байна. Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид та бүхэнд залилангийн гэмтэргийн талаарх ойлголт. За цаг үеэ дагаад энэ гэмт хэрэг хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ямар арга хэлбэрээр үйлдэгдэж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ. Дараагийн нэвтрүүлгээр залилангийн гэмт хэрэг цахим орчинд хэрхэн үйлдэгдэж байгаа болон иргэний гэрээний эрх зүйн хэлбэрийг ашиглан хэрхэн залилан мэхэлж иргэдийг хохироож байгаа талаарх мэдээллийг хүргэх болно. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол Улсын ерөнхий прокурорын газар.